заавал хэрэг тавах гэж намайг оролдоод тэгээ одоо 46 хоног хорчихсон. Тэгэхээр одоо би гэмг буруугүй болох нь тодорхой болоод байгаа. Тэгэхээр нөгөө прокурорууд маань гэмгүй хүнийг хорьсон болохоор одоо нөгөө хэргийг хааж чадахгүй ингээд иймэрхүү байдалтай тэгэл нэг хилийн хоригтой гадагшаа нэг хагалгаа имчилгээнд дэш явж чаддаг хүүхдүүдээ одоо тэмцээн уралдаанд авч явж чаддаг нэг иймэрхүү нэг төрлийн хүлээсэнд байж л байна. Гэхдээ яг тэгээд далжганаад их дуурдаг болохоор даваа олгоцлоо юм байл гэж. Хуулиар олгогдсон эрхэл эдэлсэн юм байна. Би бас олон хуульчтай уулзлаа. Олон шүүгчтэй, прокурортой, өмгөөлөгч нараа, хууч нартай уулзж байна тий. Энэ дээр миний хэргийг одоо 6 хавц хэрэг байгаа шүү дээ. Тэр чинь тэгээд үзэхээр дотор нь энэ гэмт хэрэг гэх юм нэгч байхгүй лээ. Тэгээ манай гэрт олон удаа 4 удаагийн нэгжлэг хийсэн гэр бүл хүчирхийлэл үзүүлсэн насан туршийн хүүхдүүдийг гэмтээж гар урууг нь мушгаал ингэсээ дэргээл зөндөл юм болдгийм байна. Бас төр төмөр нүүр гэдэг л бол бас эрэгтэй хүмүүст нь байдаг юм байна. Тэгтээ гомдохгүй тэгээд амарчсан тэгээ одоо нэрэг төвгөө дуусгаасаа гэж хүлээж л байна. Энэ бас дуусахгүй бол бас хэцүү байна тэгээ амьдралч гэсэн. Тэгээд хагалгаа хийлгэмээр байна. Би Монголд хагалгаа хийлгсэн байлдсан. Яачсан. Буруутсан. Одоо тэгээд явах гэхээр хилээ хоригтой. Тэгээ заавал 12 хамгийн бага нь 12 жилийн ялтай. Би чинь тийм зүйл ангитай шүү дээ. Тэгээ миний зүйл анги их хүндийн гэсэн. Тэгсэн чи хийсэн хэрэг байхгүй хамгийн гол дээрээсээ даалгавартай болол тэр хүний даалгавраар л хууль зөрчиж хүн илэмгдүүлж байгаа байх л гэж бодчих шүү дээ. Манай гэрээс тэгээд баахан буу шийдэм хураас центр гэл тэгэл гаогийн гэрээс байлдааны сум илэрсэн болохоор 20 хугацааг сунгалаа энэ гэл манай гэрээс нэг ширхэг байлдааны сум гараагүй. Прокурорууд ингээд шүүхэд худлаа ярьдаг. Миний зөвшөөрөлтэй 2 буу зөвшөөрөлтэй бууны сумнууд нь бол зөвшөөрөлтэй. Тэгээ бичиг баримттай. Тэгэхээр намайг одоо байлдааны зэвсгэлээр одоо баахан зэвсгэлж гисэн тэгэл одоо хүн алхаар ингээд зандалчлах гэмт хэргийг үйлдсэн гэдэр гэсэн зүйл ангил тогтчоод ингээд байгаад байгаа.